Тэр хэсэг биш үү? Тэр харалт шиг харагдаж байгаа. Тий. Тэр бол одоо явантаас газарт орчихно үз. Энэ чинь зэгтээ эдгээр нөгөө шүтлэгтэй бол. А шүтлэгтэй бол. Зөв зөв. За өдрийн мэнд эрхэм миний Facebook найзуудаа хангуйт явж байна. Бусаанд ирцээ хэд онж байна. Амжилтгээ хэлгээ явж байна. Тэ. За тэгээ бусааны далайн хэрэг дээр сайхан лайв эхлүүлж байна. Энэ Монгол айлд ирцээ явж байна. Монгол айлд монгол хүнтэйгээ уулзаа сайхан байна. За энэ айлын эзэгтэйг танилцуулъя. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайхан намарч байна уу? Оо, сарган сайхан намарч байна. За одоо манай гадаад гараад 20 жил амьдарч байгаа Тий, ерөнхийдөө бол 25-аас хойш. Яг л 20 жил. Та чанга ярихгүй би зөв нэг лайв маяг хийнэ гэсэн бэлтгэлгүй микс хийхгүй явж байгаа. Тий, яг л 20 жил боллоо. 20 жил болж байна. За бусаад юу хийж байна? Бусаад одоо Хуваарь бизнес хийж байна. хуваарь бизнес эрхэлдэг хуваарь барилгын компанитай манай нөхөр. Гэр бүлийн барилгын компанитай өөрөө менежерийг хийгээд параметралыг бэлддэг гэсэн тийм ээ. Зөв зөв. Хуваарь өөрсдөө ажиллаж байгаа болохоор Монголд ч зөх хэмжээний бизнестэй. Зөв зөв зөв. За амьдрал ах уу хэр байна? Нутаг орноос санаж байна уу? Монгол орн руу явж ирж очиж байгаа юм Монгол руугаа. За Монгол руугаа жилдээ 2-3 явна да. 2-3 явах ба. Өчигдөр болгож явна. Бүгд амархаар явна гэдэг чинь. Тэна. За хүүгээ танилцуулаарай. Ахын дүү нааш монголоор ярина. Сайн байна уу гэх ахын дөө. Сайхан мэдчилчих нь монголоор ингээд зурагтаар шууд гарч байна. За сайн байна уу? Нэр хэн блэ? Иримоя. Би Тэвнэ байна гэдэг нь. За монгол нэр байна уу? Монгол нэр байгаа. Монгол нэр эмээгийнх нь өгсөн нэр байгаа. Хэн гэж байна? Тэмүл. Тэмүл. За Тэмүл. За ямар сурж байна? Хэддүгээр ангуу Тэмүл? Би монгол мэдэхгүй. Монгол мэдэхгүй юу? Би онц сурж байгаа юм. Биш. Онц сурж байгаа. Kumbo, mangiare 잘하고 kumbo. 몇 점이야? 100점 맞지? 오케이, 고쳤어. Зөв. За ингээ манайхан бол ингээд юу гэж ойлгодог. Одоо Солонгост ажиллаж байгаа нэхээрээ тэгэл нэг хар ажил хийгээл боолын хөдөлмөр хийгээд гэж буруу ойлгодог. Энд бас хүний нутагт сайхан явж байгаа монголчууд зөндөө байгаа шүү дээ. Амьдрал баялаг хөө тийм биз дээ. Одоо Америкт бол монголчууд одоо төрүүчинд долларын саятан болоод эхэлсэн байгаа. За Солонгост одоо манай монголчууд ирж ажиллаж амьдраад ер нь бол одоо 90-д оноос хойш бараг 30-аад жил болж байна. Тэ. Тэгээ энд ирснийх бас тэгээд энэ манай энэ Facebook найз манай одоо өчигдөр би бусаанд байна гэдээ лайв хийсэн. Тэгээ бид тээр сая танилцаад ингээд гэртэн орж ирээд гэрээр жочлооч монгол хүн байна гэдээ бас сая идэ ундаа уугууж идэ сууж байна. Тэгээд хоос ирчлээ уучлаарай. Дараа эрэхтэй гоё Монголын талах малах хям авчирч өгнө. Тий. Яг өгмөмтэй уулзч учрна гэж яахан тооцоогүй байсан юм аа. Тий. За юу би одоо нэг лайвтэж очих ингээд нэг лайв хийдэг байсан. Одоо тэрийг л эндээс хийчтэй тий. Тий, манайх ч одоо самын хамгийн одоо хэндэд дүрхт амьдардаг. Хэндэд дүрхт. Одоо монголчууд бас их ирдэг байгаа. Зөв. Энэ одоо буудлын ихтэй ер нь ганцхан Монгол гэхгүй энэ хавь одоо энэ гаднаас ирсэн жуулчтай бүх ирдэг энэ гол. Жуулчтай. Дотоод энэ жуулчд их ирдэг. Энэ дадааг үздэг, дадааг мөрөгдөг, залбирдаг, үзэг харах юм бусаанд ихтэй. Зурагтыг султгахгүй бол нэг аян бас зохиогч эрэхтэй бол бас Facebook нөлөөлчдөг шүү. Тэг би ч одоо бас энэ юг. Тэгээд нэг Монгол хүнтэйгээ өчигдөр би бас лайвыг үзсэн байдгийн, дэмжигч нь байдгийн. Яриа өрнүүлээ. Тэгээд Солонгост байгаа монголчууд одоо ингээд Монголд одоо бид нар ч очиход гэдэг. Солонгост байдаг, одоо Японд байдаг гэдэг ингээд хүний газар хараа ажил хийдэг те. Ингээд ятраад ингээд үгүй байгаа. Энд одоо эмхий орчуулга хийдэг мондог хувийн бизнестэй мондог монголчууд зөндөө шүү дээ. Одоо жишээ нь би гэхэд бол хэзээч хүний дор очиж ажилддаг байгаа. Би Монголд өөрийн нийлүүлэлт хийдэг тодорхой компаниуд байна. Солонгост ч гэсэн ингээд гэр бүлийнхээ хүнтэй хамтраад бизнес хийдэг манайх барилгын бизнес хийдэг иймэрхүү байна. Энэ Японд олон жил бас байж байгаа. Японд ч гэсэн энэ үйл ажиллагаа эрхэлж байгаад ирсэн. Японд бас 10 хэдэн жил амьдэрсэн. Японд сурсан гэсэн тийм. Сурж байгаад манай нөхөр Японы
ихтэй сургуулаа төгсөө. Тэгээ би тэр тэндээсээ наашаа орж ирсэн байд. Зөв Солонгос төрөд 10 жил болж байгаа гэсэн юм те. Жилээд 90 жилдэг 10 жил болж. Зөв. Ер нь Монголд очиж амьдрэх гэсэн бодол байна уу? За Монголд очиж амьдрэх гэсэн бодол. Монгол орноос санаж барьж гин үү? Санаа штэ. Монголд онгоцноос буугаад бас л ингээд сэтгэл огшоод ер нь монгол хүн байна. Монгол орон өнөөдөр сайн сайхан байсан бол бид нар яах гэж гадагшаа сургуульд явах вэ? Ер нь гадагшаа сургуульд явъя, сурыг боловсрыг гэдэг ингээд сураад боловсроод бүгдээрээ ажлын байран дээр гарсан ч гэсэн Монголд очиод тэр хүмүүс эргээд яг хүснээр амьдарч чаддаг байхгүй юу? Тийм ээ. Тийм. Дандаа танилтаа ингээд цаашаа юу байдгийг те. Гэтэл дипломгүй одоо ингээд тийш. Одоо яг монголчин юу шүү дээ. Нэг өгөөлөхөд дарга төвтэй улс болоод удаж байна. Хоёрхан төвшөнд хуваагдаж байгаа. Та мэдж байгаа. Нэг нь дарга төвтэй дарга нар гоё шааж байгаа. Айлын гэрт одоо бас жоохон бүдүүлгүй гэлчлээ уучлаарай. За хоёрд нь бол одоо иргэд маань хөрөхий зайлуул бас уланд хэцүү байгаа шүү дээ. Бид нарыг бас уул гэж нэрлэлцсэн. Ийм л байгаа. За Улаанбаатар чинь нэг өгөөлөхөд бодит байдал шүү одоо. Монгол орн бол сайхан орн, эрүүл агаартай, том газар нутагтай, 5-30 малтай, ард иргэдэн цагаалхан сайхан шүү дээ мэдж байгаа тийм биз? Тэгэхдээ Улаанбаатарт болж байгаа асуудал байгаа. Утаа чи арилаагүй. Түгжрээ чи арилаагүй тийм ээ. Тэгээ дарга нарын ирэх юм бидэнтцээ. Нэг нөгөөлөх. Ийм байгаа шүү Монголын сониос одонгоос хуваалцсан. Хэрвээ Монголд амьдрал сайхан байвал өнөөдөр Солонгост ажиллаж хөдөлмөрлөж байгаа дэлхийн өнцөг бүр газар ажиллаж байгаа монголчууд бүгдээрээ л Монголд очих гэсэн. Монголдо энийг сурснаа хийж бүтээх хийсэн хэрэгжүүлэх хийсэн гэж ингэж байгаа байхгүй. Одоо сайхан болгоно. Санаа зовлт. Тэгэхээр миний лайвыг сайн үзээ заа. Тэгээд одоо энэ Солонгост байгаа монголчууд одоо сонгуулаар намайг даахад болно. Энэ үгөө хэлэхэд мань мэд од болохгүй төлбөртэй лайв хийгээд явдаг тийм инфлюенсерийн дүртэй гарууд бол биш шүү дээ. Тийш цэвэр улс төрийн лайв хийдэг. Энэ болохгүй гүтгэхгүй асуудлын төлөө бас заримч намайг тэмцэгч гэдгийг. За тэмцээд байх ч жоох бод байдлын ойрлоо явчихдаг шүү дээ. Тэгэхээр хэдүүл одоо амьдагт болох хэрэгтэй байна. Тэгэхээр та нар зовд нэг хэдэн цаас Монгол руу явуулдаг. Тэгээд дарга нарын үндсэндээ одоо хэрэглээний мөнгөийг л олж шүү дээ. Нөгөө дарга нар чинь татвар төлөгчдийн мөнгөөр гадаадаар битүү зугаалж байгаа надад болчих. Брэнд өмсөд зугаалаа шахаад байдаг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ амь нэгтээ өгсөн 5 цаасны гараас хяналт тавийг бол иргэний хяналт тийм ээ. Иргэн төвтэй төвийг бий болгохын тулд манийгаа сайн дагаад үзээ үйж явах болно. За одоо хэдүүлээ амь нэгтээ явна. За монголчуудаа. Бусаанд байгаа монголчуудаа. Солонгост байгаа монголчуудаа. Солонгост ер нь 40 мянган монголчууд байгаа тийм. 40 мянган монголчууд одооноос нэгдэн шүү. Нэгэн дэвэр дор нэгдээ. Бид нарыг тарамдуулж ягаад наадуул чинь юу болж байгааг харж байгаа тийм ээ. Эртнээс алсын шургааг нь хийн. За тэгээ бас монгол хүн байна да танай гэр орныг танилцуулж болох уу? Болно өстэй. Айлд ороод ирсэн хүн байна. Одоо хамгийн best дүрхт амьдардаг айл шүү. Тийм best одоо жиг даунтаунд амьдарч байна. Гоё. Одоо яг тэр өндрүүд шүү дээ. Тэр өндөр. Одоо тэр өндрүүд шиг тойроод энэ Солонгосын одууд одоо энэ минүүгээр чинь битүү энэ өндөр шармар гэдэг энэ ингээд битүү ийм өндөр хотгонтой байшинд амьдарч байна. Манайх бол Солонгосын ер нь бол хамгийн бест дүрэгт амьдарч байна. Монгол бүсгүй цоглог явж байна, сайхан явж байна, хараад бахархаж байна. За газрын хүүхдүүд бол яг хөө ингээд гар утсанд бол тоглож байна. За хэдүүгээр байранд амьдарч байна. За ерөнхийдөө 5 4. За хүүхдийн өрөө. Манай хүүхдийн ч өөрөө жоохон замбрааг байгаа. Хүүхдүүд бол орш ирэхгүй газараар унтчих. Үгүй хүүхэд Устай. Ер нь шалны халаалттай тий. Солонгосч ихэнчлэн газар унтдаг юм байна шүү дээ. өөрөө нөгөө интер юутай болохоор ингэ. Зөв. Өөрсдөө ингэ. За хүүхд унтлахөрөө байна. За хэдэн метр квадрат хэдүүрээ байранд амьдарч байна. За бас Монголынхаа уул усыг түрүүнд залсан байна. Ээжийнхэн зураг байна те. Дархан болын шаран гол амьд. Шаран гол амьд. Тийм болохоор энэ шаран голынхоо дархан болоо би шүтдэг тавьдаг. За энэ дархан уул гэдэг дархны бүсгүй байна гэж. Дархан бол амьгийн шаран гол. Тэгээ дархан уулаа шүтээд ингээ өрөөндөө залцсан. Ээжийнхэн зураг. За одоо тэр миний ээжийн зураг. Найз маань надад манай хөрмөө ээжийнхэн зургийг ингээд найз маань ингээд гоё хийгээд биелгэлсэн юм байна. Энэ болохоор ингээд манай урлагны яваа. Урлагны өрөө зөв. За зөв. Ер нь бол бас энэ солонгосчууд одоо тэгэл барилга байш интерьер дизайн янз бүрийн юмд бол тэгэл төгс юм л дээ. Санаа оноо авахд бол Зөв. За эднийхээс нэг авах юм. За та чанга яриад байгаа. Би мик байхгүй. Нэг авдаг юм. За. Балкон их томтой. За балкон их томтой байна. 2 метр 2 метр мөртөө манайх ч одоо балкон гэдэг чинь. Оо сайхан гастай балкон биш та. Тэ. Хааж тагтаа хааж. За энэ ингээд тэр бол ингээд солонгосын одууд
байдаг орон сууц гэсэнтэй энэ байр энэ хараа. Энэ хэд давхар уу? Бүх харагдаж байхгүй. Энэ 70-80 давхар уу? За Солонгосын нөгөө одууд чи энд байдаг шүү. Одоо Америкийн одууд бол Майамид нэг байртай тэгэл амьдарч байгаа газар мазар байртай гэдэг шиг Солонгосын одууд бас бусаанд ингээд далайн эргийн бэж дагуу бас ингээд ийм үнэтэй байртай тасархаа л да эдгээр чинь бас аа. Тийм байна. Одоо эн чинь баг хэдэн тэрбум юм бэ? Хэдэн тэрбум юм бэ? Тэгэлтэй. Энэ яг энэ юуны байрнууд болохоор ерөнхийдөө бол нэг 3-4 тэрбум юм байрнууд эдгээр Монгол төгрөгөөр Зүг. одоо манай эдгээр чинь Аз иргэлтэй байдлаа. Тэгээд яг хөө бид нар өөрсдөө хуурай тийм компани ажиллуулдаг манай хатан ав болохоор Усаны Көмийн банкны захирал Зүг. байж байгаа. Түртэ гарсан. Хатан мэж аав хоёр манай. Одоо хатан мэж аав хэд настай? Манай хатан мэж аав хоёр чинь одоо 87 настай шүү дээ. Оо хараа бож. Энд ч ерөөсөө өвөөнөр таксинд явж байна. Имэнэр шигдаанд ажиллаж байна. Солонгосчуудыг ажилсан юм уу нэг үгүй хэлэхэд. Одоо 70 гарцсан манай аав шиг өвөөнөр жигд таксинд тууж байна та. Би ч одоо аавыгаа машин тэрэгнийг унаад явах амарж ил гэдэг. Ер нь эднэр бол ихгүй сайн явуулд юм байна те. Ийшээ хөөрхөн. Эцгээд балкон тавтнууд ингээд сайн тэнд нэг мэтээс одоо энэ нэг юм осоо шүшүүстэй юутай. За ингээд энэ зочны нойл аа. Тийм ингээд зочных тэр болохоор юм. Зүг. Тийм. За тэгээд ийшээ ингээд болохоор юу вэ? Замдаа. Манай хэвэн жоохон юу аваагүй яхаа юм гэж байна. Ийшээ ингээд хүүхдээ номсон. За хүүхдээ номсон. Өөрөө багш хүн байна. За хүүхэн шатар тоглоно. Хүүхэн шатар тоглоно. За англи хэл үлдсэн. Англи хэл үлдсэн. Манай хүүхд би өөрөө Япон үнц. За монгол хэлийг бас сайн сурах хэрэгтэй шүү дээ. Казак хэлтэй. Казак хэлтэй. Таны нэр чи хингэлээд нэрээ хэлээ. Сейкул. Серкул. Серкул 5-6 хэлтэй. Та бол Япон хэлтэй, Солонгос хэлтэй, англи хэлтэй. Казак монгол хэлтэй. Оо за. Орс хэлж арай. Мундаг үсгүй шүү дээ. Тэгээ манай хүүхдийн тайкондод явдаг. Зүг. За тэгээ хүүхдийн тоглоомод ингээд энэ дотроо л хүүхд тоглоод чөлөөт цагаараа өөрөө тоглоод чөлөөт цагаа ингээд өнгөрөөчдөг байгаа. Зүг. Энэ бол манай үндэсний казак үндэсний Домбур гэж. Домбур гэж Чингис хаан маань юу ч. За Чингис хаан одоо ингээ хүүхдтэй ингээд чи бол монгол үндэстний шүү те. Тэгээ Чингис хааны үр сад шүү гэдэг багаас ингээ монголынхаа төгөөг харуулад. Бүхнийг саадаг штэ. Энийг манай казак үндэсний Домбур гэж төгчм. Оо тийм Энийг байна. бодоод би бэлгэнд авч ирсэн. Энийг бас хүүхдэд би өөрөө Одоо казмад хийж гин үү яаж гин? За адууны мах дааж олдохгүй бах те. Монголдо байвал хийн штэ. Нэг үүднэг адууны гатлаас нь авчирч ирдэг. Домбрын хүүхдэд тавьчихсан. Энэ одоо танай дүүнэр биш үү те? Тэ наад чи манай Гэр бүлийн ч юм байна те? манай гэр бүлийн Зүг. тийм юу байдгийг. Одоо ээжигээ их дээдэлдэг хүндэлдэг би ч юм хаа явсан газараа ээжигээ урьж идэг. Тэгэлгүй яах вэ? Хаа явсан газараа ээжигээ дээдэлдэг. Монгол ч гэсэн ээжийнхээ тав тус. За нөхөр гэр бүлийн хүн бол одоо өөртөө чинь нас чацсан хүн баг шиг байна. За манай гэр бүлийн хүн болохоор надаас за ер нь тийм ээ надаас дүү. Дүү. 3-4 дүү айлын баг залуу. Яг нь манайхан ч бас буруу ойлголттой. Нэг үг хэлэхэд би ярьж байгаа юм биш те. Айгуу тэгээ нэг солонгост очиод нэг гөгшөө өвөтөө суудсан мөн үү? Тэгж ярьдаг тийм биз? За тэгээгүй шин чи яг өөрийнхөө хайр сэтгэлээр бараг өөрөөсөө дүүнтэй суугаад ингээ сайхан хамтраад бизнес хийгээд зүтгэж байна. Ер нь зурчлаа. Чика гэж ярьдаг гэсэн те. Чи одоо оюутан цагийн найзууд оюутан цагтаа л танилцаа сууж ирсэн юм шүү те. Тэр одоо Японд сурч байхдаа хоёулаа танилцаад суугаад ингээд хурмаа. Оо сайхан залуу нүдэн тулаахан. За манай хөргөн хараад. Залуу 70 санах гэсэн те. Тийм. Тэгээд их хөдөлмөрч хүн юм. их хөдөлмөрч хүн байна. За манай манай амьдрал болол. Жикагийн гэр бүл. Дээрээ суугаад Японд сайхан олон жил амьдраад хүүхдээ төрүүлээд тэгээд энэ манай хүүхд болохоор нөгөө эдний удам залгах ганц ачин. Оо за. Ганц хүү надаас төрж байгаа. За. Тэгээд битээр наашаага хүүгээ эмээ өвөтөө ингээд юу яагаад наашаа орж ирсэн бэ? За Японд хурмаа хийсэн үү? Японд хурмаа хийсэн. Японд хурмаа хийсэн байна. Хурмаа хийсэн. Одоо ингээд энэ сая Солонгостоос хурмаа хийлээ. Энэ миний төрсөн ихч. ихч ч юм байна Одоо те. Японд байдаг. Энэ төрсөн дүүч нөө. Тий наа чи манай дүү. Дүүн байна те. Ихч дүү хоёр нь байна.
Монгол царай байна. Энэ одоо манай хадмын талын ингээд манай хадм аавын төрсөн 4 эмэгтэй. Зөв. Энэ миний ах トゥ. 4 эмэгтэйтэй юм уу? 5 эмэгтэй. 5 эмэгтэйдүүд Энэ миний ах トゥ тайлбар. манай монголчууд. За манай монголчууд байна гэж. Энэ одоо миний төрсөн багтаа энэ дэж. Зөв. Ээж маань гээ сайхан настай борлонд байгаа манай ээж. За манай хадм аав гэж хүн юм дэж. За хадам аав. Манай одоо хот аа? Танаа хот. Хот. Монголчуудын хот. Гэхдээ их том хүн манай хадам. Тийм байна. Их мөрөндөлгөө Энэ миний хүүхдээ. За хүүхэд. Энэ манай хоёр талын. За энэ одоо манай монголчууд байна. Энэ манай хотууд байна шүү дээ, тийм ээ? Манай хотууд. Энэ манай хоёр. Зөв. За сайхан ингээд. За энэ ингээд манай хадам тал, манай тал. За. Таны ах чинь байна те? Тий. Ээж чинь байна мөн үү? Ээж. За энэ манай хотууд байна тийм ээ? Хотууд. Зөв. За. Зөв. Энэ ингээд яста хот цэвэр хотууд энэ дээ. За цэвэр хотууд. Хангусарамууд та? Зөв. Энэ бол цэвэр манай Монгол миний төрсөнгүүд ээж. За манай монголчууд ингээд манай талынхан байна шүү дээ тийм ээ? Игчдүү ээж ингээд хөргөнд өгөхдөд байгаа. Манай игч нар болохоор Японд идэв. Бид нар одоодаа гэрээсээ гуруулаа Японд гараа бүгдээ. Ер нь эцэгээс хэдүүлээ? Ер нь эцэгээс манайх тавуулаа. Тавуулаа ёо. Зөв. Тэгээ хэдэн гадаад байна? За ерөнхийдөө бол 3 гадаадд байна да. 3 гадаад байна. 3 гадаадд байна. 2 нь Японд, би ч Японд байсан бүгдээрээ сургуулаар гараад суралцаад тэгэл одоо их л юм сурж бүтээгээд Монголд очино гэсэн чинь нэг мэдсэн чи 20 жил амьдарчсан. Манай дээдлийнх нь одоо иргэн болоод 25 6 жил Японд амьдарчлаа. Гэтэ зүгээр одоо энэ гадаад амьдрах бас буруу юм байхгүй шүү дээ. Энд ч одоо манай өвгдөөс чинь дэлхийг байлдан дагуулж явсан. Одоо та нар маань энд амьдраад ингээд өөр удмаа төрүүлэг чинь Монгол цус бас дэлхийд Монгол үндэстэн бас та олоолаа болох хэрэгтэй байхгүй юу? Тийм биз дээ. Одоо танаа хогт очиод Монгол авгаа авахд бол тийм биз? Монгол руу маш их хөрөнгө. Би гэхэд чинь л одоо ингээд Монголоос дандаа барилгын компаниудын доороос нь хөрөнгө оруулалт. Зөв. Нэг Монгол руугаа хөрөнгө оруулна. Тэгээ сардаа нэг одоо ах トゥ хамаатан сад ээж мэж руугаас нэг 5-10 яон явуулна тийм үү? Тэгэхээр Монголд оруулж хөрөнгө оруулахад би бол нэг 2 тэрбум 3 тэрбум байр аваад ингээд хөрөнгө оруулалтыг хийж өгвөл зөв. тэгэл ерөнхийдөө дандаа өөрийнх нь бизнесээр барилгын талаар энд ч барилгаар тэнд ч барилгаар. За. Мундаг хөдөлмөрч өсгөө байна. За. Харин хөдөлмөрч ижил. Тэг зүгээр ойж байгаа шууд ингэчихгүй шүү дээ элбэ юм шиг. Да ялангуяа гадаад бол ерөөсөө хөдөлмөр хийсэн хүн сайхан амьдэрдэг. Одоо энэ би Залхуу байжканаар бол хижээд сайхан амьдэр гэж байхгүй. Солонгостоос монголчууд бүгд бүгд хөдөлмөрлөж байгаа, бүгд өглөө 6 цагт тусаж байгаа. яг Солонгосын өөрсдийнхнээс залхуу аригчин байжканаар байдаг те. Хаа газар. Тэгээ хөдөлмөрч хүмүүс л дээш явдаг. Залхуу байжканаар нь бол тэгэл архиа угаал тийм үстэй. Ингээ байж хаа газар те. Хөдөлмөрлөл сайн явна. Тэ хөдөлмөр. За өндөрлөө. За баярлалаа. За явж хоолндоор. За нэг юм их бусанд ирсэн одоо тэгээд За ингээд хүмүүс яваад холбогдоод би болохоор те ажил олж өгнө, завсар заагаар нааш. Ажил олж өгнө, хил ус улбар тасархаа. Тэ. Япон Солонгосын хооронд би аялуулна. Надад бол хилэн байна, боломж нь байна, тэ. Би өөрөө унаатаа тэгээд ингээд бүхэл юм хийгээд. Сайн намайг унаатаа очиж аваад тэгээд бид хоёр ингээд энэ хүүхдтэй гуруулаа энд ирээд одоо бид гурав гарч зоог барих гэж байна. Тэгээ би яг өдрөө болоо идэх гэж гэсэн над руу салгах чинь. Би өстөр лайвыгээ доор уцаа тавьчихгүй хүмүүс ингээд Facebook Messenger-аар асуугаад байна. Одоо Сеулд хизээ ирэх гэж нэгэд манай Сеулийн монголчууд хүлээгээд байна. Тийм шүү дээ. Тэгээ тэнд очиж бас одоо ард одоо иргэдээ монголчуудаа яаж ажиллаж амьдарч байгаа бас харуулж. Энэ бол Монголын валютыг гадаадаас л оруулж байгаа шүү. Гадаадаас оруулж тий. Өөр байхгүй. Тэгээ буцаагаад манай дарга нар гадагшлуулчихад байгаа юм. Тэр үл мэдж байгаа тийм ээ. Зөв. Намайг бол дагдаг юм байна те. Дагна шүү дээ. Дагна. Хэдэн жил үнс. Би өөрөө бас айгүй хэрэлжлээ. Хэрэлжөө. Би өөрөө жоохон хэрэлжлээ. Зөв. Дэмжин дагна. Одоо болоод ингээд дугурмаар санагддаг юм зөндөө шүү. Зөв. Одоо сая тэр нэг 16 настай охины асуудлыг би сөхмөр санагддаг байхгүй. Тэр ээжэд бол хандмаар байна, тусалмаар байна. Гэхдээ би ингээд хуурай бас холбогдоод юу ямаар байна. Тэрэнд бол миний нэг тэр ээж юу ааш манай нэг дүүгийн хуурай гिचэн бэлээ би холбож өгч болно лайвын дараа. Тэрэн дээр миний нэг бодож байгаа юм би ингэж бодож байгаа шүү. Одоо тэр хоёр хүн байсан шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан шүү дээ. Тэр хоёрын ар гэрэг л би ил бодохчвал. Зөв. Надад бодогдоод байна. Ямар хүмүүсийн хүүхдэд болохоор нуугдаад тэр хоёр ил яваад байна. Айгу бол бас хардж штэ те. Дарга нарын хүүхдүүд чинь билүү те. Тэр хоёрыг ар гэрийн ил болгоод өгөөч.
ар гэрийн нэр болгоо тэр прокурорыг солимоор байна. Тэр зөв гадаадаас харж байгаа нь. За мэдээлэл бол өөр сангалттай байна. Манайс илүү байна. Тий. Тэгээ яг би яг Өнгөө хүмүүст ингээд солимоор байна. би одоо ингээд ямар ч байсан Монголд ингээд та нарынхаа өмнөөс хэрүүлж чийгээд амын чин болоо явчихъя. Тэгээ бас өөрхий үзэл бодол нэгтэй учраас хаа газар өөрхий гандан буурчихгүй ингээд манайгаа бас тосоод авах юм байна. Дарга нар нэг байлдагч очиод авахгүй зү. Юу очихгүй ч. Ман дээр бол ирж ийн. Тэгэхээр дарга нараа наад чиг зүв явцаа ёо. Тэр ингээд монголчууд манай өөрхий очломтгоо хаа газар бол би бол ямар ч байсан. Би сая өөрөө өрсөн манахаар ороод. Тэгээ ороод юм байна. Ерөнхийдөө би монголчуудад харахаар ер нь аюу тийм одоо би өөрөө гадаадаар аяга олон жил яваад сайн ч юм үзсэн, муу ч юмыг үзсэн хүн бас 100% ингээд тэгшг алхаж явчихгүй. Тийм болохоор би ядарсан нэгэнд нь туслаад ажилгүй нэгэнд нь ажил олоод өгч. Манахаар дамжаад манай компаниар ажиллаад цалин мөнгөө сайхан аваад. Компанид бас ажлын байр бий байгаа Оо үстэй. манахаар монголчууд ажилдаг. Тийм. Ажиллаад манайх 7 хоног болгонд нь манай хүн. Тэгээ үнэхээр одоо харалцахгүй барилцахгүй хүмүүс бол бас нэг урлаг мөрлөг явуулаад ажил төрөлдөө авчих боломжтой. Ерөнхийдөө бол урилга явуулахаар одоо тэр бол нэг. Хэцүү болсон уу? Хэцүү. Ерөнхийдөө урилгаар орж байгаа. Бас магадгүй доор асуугаад байл л та. Орж ирчээд хүлээ олж чадахгүй байгаа хүмүүс миний пэсээр надтай холбогдоод ингээд холбогдоод юу яваад би чинь тусч аваад юу ажил төрөлд нь одоо болгоод ингээд би чинь хүнээс 5 цаас олоод хотлоо яриад ингээд би доор бас фэйсбүүк гэж юу ачаа. Бас биш. Фэйсбүүк гэж би доор ингээд дуусаад лайк. Гэхдээ таг гэж бич тийм ээ. За баярлалаа гэртээ өрсөнд баярлалаа. Тэгээ сайн сайхныг хүсээ ажил хүн манайхаар зочлох хүн байж очиж байгаа. Тэгж очилж байгаараа тэгээ монголчууд угаасаа ч очломтгой хаа газар ингээд нэгнэ гэж явдаг юм шүү дээ. За одоо ингээд бусаанд ирчээд яана өнөөдөр нэг ганц нэг хончих гэсэн хонох газар байхгүй те. Яана гэсэн хүн байвал одоо welcome. За окей. Гэсэн би бодолтой. Бүгж байгаараа. Гэртээ ч болтгоо авчираад би 1-2 хонуулаа сайн. Мундаг өсгөө байна л гэж. Чанаад хоолыг хийж өгөөд ингээд маргааш хайчих уу? Ажилд яваад 1-2 өдөр би өөрөх дээр арбайт болтгоо хийлгүүлээд карманд нь 5 цаасыг нэгээд ингээд явуулчихна. Манайхаар ажиллаад 7 хоног болгон цалингаа аваад ээждэг монголчууд байж байгаа. Байгаа юу. За мундаг шүү дээ. Манай нөхөр бол хань ажил бол өөрийгөө би Монгол би Чингис хааны хүү гэдэг ингээд Чингис хааны хөрг. Би хүү гэдэг өөрөө. Тэгэн гоо монголчуудыг ингээд аваад яваад байдаг манай. За бас ч очломтгой. Одоо эндээс бусанаас болоод манахаас ажил гараад ингээд сайн сайхан яваа ажил сураад дараагийн юмдаа явж байгаа эмэгтэй хүмүүс ч байдаг, эрэгтэй хүмүүс ч байдаг. Тийм тэгээд ерөнхийдөө тус бол ер нь сайхан урдуур явсныг ундуу, цоогоор явсныг хоолж явсны буян шиг бол тэгээд бас сайн сайхан явахад нөлөөлдөг. Ямар ч байсан мундаг ажилсаг бүсгүй байна. Тэгээд өстой сайн сайхныг хүсье. Нэг удаад бол би туслана. За. За баяртай. За ингээд лайв өндөрлөө. За тэгээ одоо хоолндоо гараа тийм ээ. Зүгээр холсон болсон. Тэг ямар ч байсан тэгээд өөрийнх нь зөвшөөрснөөр тэгээ монголчууд ингээд сайн сайхан амьдарч ийн гэдгийг харуулад лайв өндөрлөө. Түр баяртай.